Эмэгтгсэн равжрын равжир. Алмастай нөхцсөн хүн чулмас болдог гэх үгээр ганц охин хөнөөжээ. 15 дугаар жарны Улаанбаатар жил 1926 он. Донойнх дунд голын ихэнд царманд гарч буусан үе байлаа. Нэг өдөр тэдний тугал тэртээ урд арын хатан цохооны сүүдэрт хорчход ирэхгүй байж л дээ. Энэ үед гинэт үхрэн бэлчээр нь ойртоод ч юм уу эсвэл үргээд ч юм уу үдийн жин халуунд гэрэнхээ гадаа орилдон гүйж ирцгээв. Ингээд үнэ туглаан нийлүүлэхгүй гэж тэдний охин надмид хөл нүцгэн гүйж туглаан хураахаар яваад ор сурггүй халга болжээ. Доноо цэрмэ хоёр байтугай нутаг усны ах дүүнэр нь ирж сураад мөр сураг гаргаж чадсангүй. Эцэг их нь сэтгэлийн зовлонд учирч сүүлтэн бүрмөсөн гордлог тасарчээ. 3 жилийн дараа нэгэн намар айл бүхэн цармаас намар жандаан буусан үе. Үхэр адуу газрын намыг бараатахаар гүйж осолдож байсан цаг. Донойнх маргааш нүүхээр бэлтгэн ганц гэрээрэн хоцроод байжээ. Үдшийн бүрэнхийд нохойн хуцаж ямар нэгэн юмтай уралцаад унаж. Доноо эхнэрээсээ бууныхан хот цэнгийг нь сураглаж хар бууцсан дээр ханган амтан эргэж байгаагаас зайлахгүй. Буу тавихаас биш. Гэж ярилцаж байтал үүд сэвхийтэл нэгдэн хүн шиг хоёр хөл дээрэн явагч үстэй амтан орж ирээд зуухны сүудэрт сөгдөн сунгуутан аав ээж минь надад хувцс өгөөч. Охин чинь уулын хэрд зэрлэг догшин хараатанд баригдаад түүний эрхэнд 3 жил тарчилж яваад ирлээ. Би хүнд харагдамгүй муухай амтан болцоход байна. Гэж мэгшин уйлахт нь эгцэр маань эрэхтэн манайд чиний хувцс гэж юу гэдэг юм бэ? Гэхэд барамхай байгаа. Миний бор авдарт би шүү дээ. Гэд тэр охин мэгшин уйлжээ. Доноо юу ч дуурч чадахгүй зөвхөн аман дотор нь тарин буфтнан надимдыг нүд салгалгүй гөлрөн ширтэн. Цэрмаа надимдын үгийг сонсоод өөрөө ч мэдсэнгүй нөгөөх хүн дүрстийг тавирж үнсснэн гэнэт бүх биед нь ус ургаж нүд нь часуулаан толгооны үсэн сэгсэж чармаа шалдан байхыг хараад хойшоо ухарчээ. Надимд ээж минь ганц охин чинь биеэрээ мөн байна шүү дээ. Би надимд байна. 3 жилийн өмнө яг энэ буудал дээр байхад намайг хүн гөрөөс шүүрч аваад явчихсан юм. Тэгээд л би ийм муухай зүс царайтай болчихлоо. Ээж миний хувцсыг гаргаад өгөөч. Гэж гуйсан ёсоор хувцас өгчээ. Надимд хувцаан өмсөд хуучин заншлаараа ээжийнхэн дэргэд суухад цэрмаа үе зэвэрхэн холдож заримдаа өрөвдсөн бололтой ойртож байжээ. Доноо таг дуугүй л байсаар. Би энэ хөшчгсөн юм шиг хөдөлгөөнгүй байсаар тэр гурав цурам хийлгүй үүр цайлгажээ. Маргааш өглөө нь ачилгын тэмээг Донойн дүү охин авчираад мөн л надимд охиноос айн дөлж байлаа. Доноо за та хоёр үхэр хонон тугаад эртхэн хөдөл. Охин бит хоёр аажуу ачаалж аваад явна гэжээ. Цэрмаа дүү охин хоёроо далд орон ортол Доноо гадуур юм хийсэн болж явхтан богинохон зузаан банз лантуу хоёроо хатвчандан ойртуулж тавиад зуны хураасан хар хорцны арх гаргаж халаагаад за миний охин архиун шүү. Ихэр хөсрийдсэн хүнд хар хорцны арх сайн гэж хувилгаан багшим найлтгсан юм. Тэрж байтугай бүх биед чинь ургасан ус гууждаг юм. Ер нь архийг нанчид гэж нэрлдэг чинь бурхны цоглдог идэ гэсэн утгатай юм шүү дээ. Гэж хоёр хуланд хийсэн архины нэгийг надимдад бариулаад нөгөөг нь өөрөө авч нэг амсгаагаар залгилжээ. Миний охин балгаж орхи. Тун сайн шүү. Гэж дахин хэлэн. Надимд охин ихлээр залгихад хоолой гэдсэн зурж маажих шиг болсон боловч аавынхан үгэнд ороод ууж орхилоо. Доноо дахиад л 2 хуланд арх дүүрэглээ. Надимд охин Доноо 2 хултай архинуудаа дахиад л уулаа. Дахиад л уулаа. Ингэсээр надимд охин архиух дурн хурж аавынхаа хийж өгснийг бүхэл өөрөө хийгээд ууж эхэлжээ. Хөөрхийн надимд охин сүүлдэн согтож ухаан алдан унав. Доноо надимдыг гэдрэг харуулан хэвтүүлж 2 хөлийг нь жилгээд хатвчанд байсан банзаан уланд нь босгож тавиад лантуугаар банзан дээрэн хэд дахин хүчтэй буулгажээ. Надимд охин татвас гэж хөдлөн өндөх гиснэн гэдрэг унаж дорхноо нас нөгчжээ.
Тийхүү лантуутахад дархин гавлынхаа ясан дотор сул болоод агшин зуур үгдэг аж. Алмастай нээсэн хүн шулан болдог гэж загчны хувилгаан ламын ярьж байсныг сонсч биширсэн Дон хөнгөрөөсний эрхэнд 3 жил зовсон төрсөн ганц охин нь өөрийнхөө гараар тонилгосон нэнэ. Энэ домгийг Ховд аймгийн Буянт сумын харьяат Дулаахан гэдэг өвгөн хуучилж байсныг 2 жилийн дараа Ховд аймгийн Чандман сумын харьяат Сэтэн хэмээх нямжав ярьсныг сэрүүлэн буулгав.